Мао Корок гэсэн нь 1946 Бээжин хот Чан Кайшихны иргэшээлд байлаа. Тэр үед Америкийн стратегийн албаны газрынхан Бээжинд Японы сөрөг тагнуулын газрын Томяки Хитаки, Ryuta Ямагути, Tatsujiro Nakajima нарын 3 офицерыг өөртөө элсүүлжээ. Энэхүү өгүүллийг толилуулагч миний бие Tatsujiro Nakajimатай уулзаж ярилцсан тухайгаа өгүүлье. Бид зориуд нэгэн цайны газар болцсон юм. Тэрбээр цонхноос ч хүний хөлөөс ч зайдуу нэгэн ширээг зориуд сонгон авчээ. Цайны газар хөгжим ихшилж байсан хажуунаас хүн яриа сонсчихгүй гэж санаа зовох юмгүй байлаа. Би урдчлан тохиролцсон ёсоор баруун гартаа сонин нугалж бариад цайны газар ормох зүү тавьд зогсож нүдний ширлээ аваад ачуураар арчаад дахин зүйлээ. Энэ мөчөд адал явдалт романы гол баатрууд Штирлиц өөрөө ирэхгүй санаанд орж билээ. Харин би жинхэнэ адал явдлыг Накажимагаас сонссон юм да. Америкийн тагнуулын газрын тушаалсаар Накажима Мао Цзэдунийг хорох ёстой байв. Бид Америкчуудтай хамтран ажиллахыг зөвшөөрсөн юм. Тэд бидний талаар бүгднийг мэдж байсан учраас бидэнд бүрэн итгэж байв. Тэрч бүхэл намайг Японы тагнуулын газраас гадна бас Чан Кайшигийн Жаншин штабын тагнуулын байгууллагатай холбоотой гэдгийг ч тэд андахгүй мэдж байсан юм. Түүгээрч барахгүй тэд намайг Чан Кайшихнаас холбоогоо бүр таслаарай гэж гуйдаг байсныг нь яана. Японы армийнхны Хятадд байгуулсан тагнуулын байгууллагаас цэрэг улс төрийн шилжтэй мэдээсэлт олж авч нягтлан боловсруулад Бээжинд Америкийн тагнуул хошууч Джеймс дамжуулах нь бидний гол үүрэг байв. Вашингтонд ч биднийг их тоож үздэг байсан юм. Тентхийн дарганар нь бидэнд талархал илэрхийлснийг нь Джеймс хэдид удаа надад уламжилсан гэж Накажима хүүрнж билээ. 1948 оны 7 дугаар сарын сүүлчээр юмсан ч нэг шөнө хошууч Джеймс Накажимаг даруухан хурж ирэхийг шаарджээ. Уулзалтын нууц байранд түүнийг Джеймс зүс үзээгүй хэд хэдэн Америк офицер болон Хитака нар хүлээж байлаа. Бид маш сонин төлөвлөгөө сэтэж боловсруулад байна. Одоо түүнийг хэрэгжүүлэхэд гагцгүй эр зориг л мэдэх хэрэг гэж Джеймс хэлв. Эр зоригоо гэж Накажима яжлангуй асуухад бид чамайг л Мао Цзэдунийг хороод чадах зоригтон гэж бодож байна гэв. Ганцхан Маогүй гэхэд Америкчууд нэлээд твдэж байгаа бололтой. Маогоос гадна Жоу Инлай, Лю Шаоци, Чүдэ нарыг бас гэв. Бүгдээринг нэг мөсөн цааш нь харуулчих бол дээрсэн. За тэр чи яах вэ? Ядаж ганц Мао Коро гэв. Тэгээд л тэд Маог алах төлөвлөгөөг боловсруулах ажилд шууд орлоо. Накажима, Хитака, Ямагути, Джеймс нарын бодлоор бол Бээжингийн засаглал удахгүй унаж Чан Кайшихэн хөөгдөж ардын чөлөөлөх арим хотод орж ирнэ. Тэгэхээр Тиананмений талбайд том цуглаан баярын жагсаал болж таарна. Тэр үед Мао болон хувьсгалт Коминтерны намын босод өдөртөгчд эндэр дээр залрахад мэрэгэн буудагчийн буугаар буудахад мөнч сайн ондоо гэж ярьж байв. Миний хувьд ердийн винто буугаар онно. Хэрв дуран хараатай бол бүрчилүү буудна. Би л буудмаар байна гэж Накажима хошууч Джеймсийг ятгадаг болов. Над түүний гарцаагүй бодож чадна гэсэн баталгаал хэрэгтэйгээд Джеймс ер халгаадаггүй байв. Ер нь минометр буудвал яасан юм бэ? 2-3 удаа шүршээд амжихтал эндэрийг Тиананмений талбайгаар нэг цацаж чадан шүү дээ гэж Хитака санал гаргав. Накажима миномет байрлуулж болох хайтаахан газар ирж болохоор тэр дорол талбай руу яв. Талбайн захаар хоёр игнээ уд мод ургажээ. Игнээ хооронд нилээд өргөн шуудуу байх хагаад дээгүүр нь дамнуурах тавьжээ. Шуудуугаар ус урсж байхыг Накажима ер санахгүй байв. Жагсаал цуглаан эхлэх хүртэл миномето дамнуурах доогуур нуухад эвтээх юм байна гэж Накажима боджээ. Уд модоор даллагсан шуудуу дотроос бодож болоход байв. Эндэр хүртэл 400 м зайтай 105 мм-ийн буугаар бүр шагааж байгаад буудагдаж бүрэн боломжтой санагджээ. Гагцхүү миномето хот дотор хаана нуух вэ гэдэг асуулт гарав. Джеймс болохоор Америкийн тагнуулын нууц этгээд болох рестораны эзэн Францын иргэн Анри Бетти, Италийн санваартан Тартисио Мартини болон мөн Италийн гаралтай харт амтны наймаачин Антонио Риво нарын аль нэгнийд буугаа нууж болох юм гэв. Ривагийн гэрт зэвсэг нууцалж болохоор агуулах байсан учраас Накажима тэднийхийг сонгож ав. Накажима Джеймс нарын энэ төлөвлөгөөг Вашингтонд сайшааж байлаа. Ийхүү тэд Тиананмений талбайд болох анхны цуглаанд хувьсгалт Коминтерны намын удирдагчд оролцохгүйгээр Маогийн амьд халтгаар зэхэж байв.
Америкийн тагнуулын албаныхын энэ төлөвлөгөөг амжилттай төгсөхийг үнэхээр хичээж байгаа нь бүр 1949 оны дундуур ойлгогдсон байна. Ямагути Рива нарт мэдээсэл цуглуулах үүрэг даалгавар өгдөггүй байлаа. Тэдний Хятадын сөрөг тагнуулын албаныханд хар авахулж мэднэ гэж болгоомжлдог байсан юм. 1947 онд тагнуулын төв газрын дарга солигдож, оронд нь хошууч Жастер гэдэг хүн ирлээ. Тэрээр дээрх төлгөөг Чанкайшихнаас чандлан нууцлахыг Накадзимад хатуу сануулжээ. Тэр ч байтугай Америкийн нэгдсэн улсын цэргийн тагнуулын албаныхаас ч нуух хэрэгтэй гэж анхааруулсан байна. Хэрв төлгөө амжилттай хэрэгжүүл Ямагути Рива тэр гурвыг тагнуулын төв газрынхан Бээжингээс нууцаар гаргана гэж Жаспер ярьдаг байв. Гэтэл 1949 оны 6 дугаар сард гэнт бүх юм өөрчлөгдөжээ. Накадзимаг Тайванаас Японд ирэхэд нь Америкийн цэргийн тагнуулынхан түүнийг баривчилжээ. Эд намайг яаж мэдв? Жаспераас мэдсэн гэж үү? Тэр над цэргийн тагнуулынханд ам алдаж огт болохгүй шүү гэж сануулж байсан биш үлүү гэгчлэн элдв янзын бодол түүний толгойд эргэлдэж байв. Накадзима Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газар цэргийн тагнуулын албаныхны хоорондын өрсөлдөөний байж болсон байж болох юм. Ийм сөргөлдөөн болж байгааг тэр өмч мэддэг байлаа. Азийн төдийгүй дэлхийд дахны улс төрийн байдлыг ноцтой өөрчилж мэдэх тийм нууц төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж буй намайг Америкийн цэргийн тагнуулын албан инхүү баривчилж Мацувагийн мөргөлдөөнгөгч төлөвлөгөөгөө сэдэж хэрэгжүүлэхэд ашигласан юм да гэж Накадзима ярьцв. Хятадын удирдагчдыг хороох санаархлаас тагнуулын төв газар ухарлаа гэж үү? Намайг ингэж баларч байгааг Вашингтонд мэдэхгүй байна гэж үү? Жаспер яагаад чимээгүй болчихов зэрэг асуулт намайг шаналгасаар байв. Цэргийн мөргөлдөөн гарч болзошгүй гэдг нь 1949 оны дундуур Америкийн нэгдсэн улсын тусгай албатад тодорхой байлаа. Хэрв зэвсэгт мөргөлдөөн гарч Америкийн нэгдсэн улсын айрам түүнд оролцох болбол Япон улс Америкийн цэргийн ард талыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг Америкийн нэгдсэн улс ойлгож байв. Харин Японы ардчилсан хүчнүүд үүнийг эрс эсэргүүцэж мэдэх байсан учраас Америкийн цэргийн тагнуулын албаныхан тэдний нэр хүндийг гутаах шалтгаан ирж хайж байв. Иймээс 1949 оны 8 дугаар сарын 17-нд Накадзима болон бусад хорлон сүйтгэгчдээр суудлын вагоныг дэлбэлүүлж бурууг нь ардчилсан хүчнүүдэд тогтжээ. Гэтэл нэг өдөр Хидака гинт гараад ирэв. Тэрээр Тайванаас Японд ирж Хятадд явхад бэлтэг гэж хэлдэг юм байна. Эн чинь тагнуулын төв газрын тушаал уу, аль эсвэл цэргийн тагнуулын албаны тушаал уу гэж намайг асуухад Хидака хариулахаас илт зайлсхийв. Японоос явах юм нь Жаспер надтай холбоо барих байх гэж би бодож хүлээж байсан боловч талаар болов. Энэ үеэс би нууц төлөвлөгөө хэрэгжинэ гэдэгт хэрэгэлцдэг болсон юм. Ямагути Рива нар юу болсон бол тэднийг 1950 онд баривчилж дараа нь бодчихсон. Тагнуулын төв газар Хятадын удирдагчдыг хороох төлөвлөгөөноос ухарсан нь ямар учиртай байсан юм бол гэж намайг асуухад Накадзима мөрөө авчаад юу гэж хариулахаа мэдэхгүй байна гэв. Гэхдээ тагнуулын төв газрын нөлөө бүхий хүмүүс нийгмийн нөгөө системийг хүч талаалган сүрдүүлэх гэсэн оролдлого бүтэл муутай болохыг ойлгосон болов уу гэж би хувьдаа таамагладаг. Мао Цзэдун болон Хятадын бусад удирдагчдын амь насыг хороовол дэлхийн атомын дайн гарахт ч хүргэж болцсогүй юм гэдгийг Вашингтонд бас ойлгож эхэлсэн байж магад. Хэрв Тяньаньмэний талбайд буун дуу гарч улмаар төрийн эргэлт гарлаа гэж бодоход хувьсгалт Коминтерны намын оронд засгийн эрхэнд гарчих улс төрийн нөлөө бүхий хүчин нэр хүндтэй удирдагчид байхгүй байсан нь уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс ухрах болсон нэг шалтгаан ч байж мэдэх юм гэв. Та ч ярьсаар байгаад кофегаа бүр хөргөчхөө дөө. Дахиад халууныг захиалах уу гэж намайг асуухад Накадзима 1962 онд би тагнуулын төв газраас хөндөрхөөр шийдэхэд тэд нар намайг Токиогийн Юракуте гэдэг цэнгийн дүүрэгт хүрч очихыг тушаав. Тэнд надтай уулзсан тагнуулын төв газрын ажилтан Сатоны Цутидад би хойшид Америкийн тагнуулын албанд ажиллахыг хүсэхгүй байна гэхэд тэрээр юу ч хэлэлгүй кофе захиалж үлээ. Альва зүйлийг эхлээд хэлээрээ л мэдэрч байж амдаа хийдэг хөвшил над алертнээс тогтсон юм. Захиалсан кофе нэг л этгээд үнэртэй байгааг би хэлээд үрж мэдрээд уулгүй шууд л цайны газраас гараад явчихсан. Маш хүчтэй хор хийсэн байв. Дөнгөж хил хүргэсэн төдий байхад л би метронд ормогц ухаан алдаж түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн байж үлээ. Тэр цагаас хойш би кофе ууха болсон юм да гэж Накадзима яриагаа өндөрлөв.